Шинэ байранда нүүж орж ирснээс хойш би ерөөсөө ревю энэ төр хийгээгүй байгаа даа. Яг л ерөөсөө амар хоосон байгаад байсан болохоор. Тэгээд би бас Тэмүгээс баах юмнууд захиалсан гэрээ жоохон тоногжуулна хийгдүүлээ. Мэдээж өнөөдрийн бичлэг маань дахиад Тэмү спонсорлож байгаа. Бидний өмнө Тэмүгийн бичлэг хийж явах тэрнийхээ зарим бараанууд нь амар үнэтэй мөртлөө чанар нь жоохон нэг тиймэрхүүчүүд юм уу зарим нь болохоор хямдхан мөртлөө амар дажгүй чанартай гэж бараан бас зөндөө байсан. Тэгээд миний гэр ер нь баг тэр жигтэй Тэмүгээр дүүрч бүр яг үнэндээ. Сүүлдээ бүр намайг түмээч биш Тэмүч гэдэг боллоо. Тэгээд Тэмү тэгээд гол нь аимшигтай хямд байгаад байгаа юм заяа. Тэгээд бүр ингээд олж уулах зүгээр бүх юм байгаад байгаа юм заяа. Тэгээд би эхэндээ бол амар эргэлзэж байсан. Хятадаас чанар муутай юм ирчих юм болоо гэдгсэн чинь дажгүй юмнууд бол байсан. За энэс гадна тэгээд хамгийн сонирхолтой нь Тэмү намайг спонсорлж байгаа болохоор одоо би ингээд өөрийн гэсэн QR код болон купон кодтой болж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт шинэ хэрэглэгчдэд 100 еврогийн купон бэлгэлж байгаа. Надаас биш Тэмүгээс шүү. Тэгээд тэр 100 еврог яаж авах вэ гэхлээр шинэ хэрэглэгч байх хэрэгтэй. Тэмү ерөөсөө ашиглаж байгаагүй шив шинээр ингээд аккаунт үүсгэнгүүт миний QR код болон купон кодын аль нэгийг ашиглангуудаа 100 евроны хүссэн бараагаа үнэгүй авах боломжтой. Тэгээд хүргэлт нь бас үнэгүй юм байлээ. Тэгээд ер нь 90% хүртэлх хямдралууд их зарлалцсан байгаа. Үнэгүй хүргэлт. Тэгээд дээрэс нь 90 хоногийн буцаалтын эрэхтэй гэдэг гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн бараа таалагдахгүй л гэхэд шууд буцаагаад явуулж болно гэсэн үг. Тэгэх юм бол мөнгөө буцаагаад ирүүлээд авна. Авж байгаа юмныхаа ревювүүдийн сайн харж байгаараа хүмүүс яг доор нь өөрийнхөө сэтгэлдлийг үлдээсэн байдаг. Өөрсдөө авсан юмныхаа бүр зургийг үлдээсэн байдаг. Тэднийг харж үзэж байгаад хэр олон авсан байна, хэр олон сэтгэл үлдээсэн, хэр олон бичлэг зураг явуулсан, тэрийг харж байгаа тэгээ захиалаа гэж. Эхний захиалсан бараа маань болохоор Steam Cleaner заяа. Ч ямар амар их юм байд юм бэ? За instructions, manual stuff blah blah blah. Захиалсан зурагнаас жоохон жижиггэндүүл юм аа. Арай том байсан байхгүй ч. Би энэ байрны энэ бөөдөн энэ ч байсан болохоор энэ бөөдөнгийн цэвэрлэмээр байсан. Тэгээ бөөдөн цэвэрлэгээ амар үнэтэй байгаадас болохоор зүгээр юм Steam Cleaner авчвал айгүй амар юм болов гэж бодоод. Энэ төмөр угаасаа юм өрөө юм болов эсвэл наашаа ирэх явцдаа мөрийцсэн болов. Энэ бууныхаа урталтаа энэ хошуугаа залгаад миний хэлснээр ингээд цэвэрлэх юм шиг л байна л та. Энэ дотор болохоор усыг хийчлээ. Ус бол нээх их ордоггүй юм байна. Тэгээд би нээх их ордоггүй болохоор энэ усыг яг байн сулих шаардлага гарах уугүй гэдэгт жоохон бас эргэлзэжлээ байна л да. Нийтдээ ингээд 6 хүртлээ гэдэг гэсэн юм тий. Ой. Яаж ин? Хүй. Тэгээ ингээд цэвэрлэх юм баг та. Хүү, энэ ямар жоохон багтах юм. Харин энэ араа энэ шууд арилж шít. Гэтэ болгоомжтой байхгүй бол энэ түлэх магадaltaй юм байна тий. Хамгийн халуун дараа байна яг одоо. Боломжтой байхгүй л болохгүй юм байна. Маш халуун юмар ингэж халуун уураар цэвэрлж байгаа. Тэгэнгүүт энэ ингээ халж гин. Энэ дундлын төмөр маш халуун байна. Санаандгүй мартаад, халдгийг мартаад ингээ барьсан тохиолдол гар бол түлэгдэн. Тэгэхээр маш болгоомжтой байхгүй л болохгүй юм байна шүү. Энэ өстө бүр амар халуун ураар цэвэрлэт юм байна. Усан дотор нэг жоохон нөгөө нэг савн маавнархуу темиртгэх юмнууд хийгээд угаавал бас янзын болох юм байна. Ер нь бол энэ уураа цэвэрлэгч маань ажлаа яг зөв хийж чадчихин. Тэгээд хошоонууд нь яг юун зориултаа гэдгийг би яг бодоод байсан чи юу юм бэ л да. Галтоогоо цэвэрлэхэд юм байна. Галтоогооны нөгөө плетхийн дээтэл мэтлэх. Айгу хатуу байгаа байхгүй энэ хэсэг. Уураар түлэгдсэн байгаа юмнуудыг халуун уураар гой цэвэрлэгдэнэ. За энэ л нэх өөрчлөлт бол байхгүй юм байна тий. Энэ чи би энд болон тавих гэжсэн. Саран гэрэл. Энийний нэг сул тал нь миний яг одоогийн анзаарж байгаагаар USB юм байна. Шон юм оролттой биш. Гэтэ би энийг actually энэс илүү том байна гэж бодсон. Зурган дээр бол энэ амар том харагдчихсан юм аа. Ялтчихгүй. Энэ бол дээдл нь бол янз янзаар хөдлөх юм байна. Тэгээд энэ дээдл нь сар ахгүй. Опа. Окей. Энэ гэрлийг бараг зүгээр десктопныхаа хажууд тавьсан нэр юм байна да. Би нэг амар том юм бөмбөлөг ирнэ гэж ойлгосон байхгүй. Дахиад нэг гэрэл захиаллаа би. Бас нэг humidifier гэдэг нэг илийн юм захиалсан шүү дээ. Жижигхэн харьцагт хамгийн том нөлөө үзүүлэх зүйлс байдаг. Гэж надад Майкл Джексон хэлжсэн. Содтой төвөр гэдэг шээ. Агаар чигшүүлэгч авсан дүнөд punctured middle disk амар өнгөнгөөр гэрэлтэд санагдаад байх юм. За дахиад нэг гэрэл авсан. Цаатлынхаа жижиг өрөөг жоохон тохижуулах үүднээс өрөөний булангийн гэрэл гэдэг нэг юм авсан юм байна. Энэ бол төрөний гэрлийг бодвол хамаагүй дэжгүй quality-тэй байх магадлалтай юм шиг харагдчихэв заяа. Харъя. За дотор нь 3 шиг шон ирж ин заяа. Тэгээ энэ бол зүгээр цаасл байна яг үүндээ. За энийгээ ингээд тойруулах юм байна. Энэ одоо босгоо болчлоо шүү дээ. Окей, chat
Чатгны хак. За. Вау, энэ ихтэй надад таалагдж байна. Цагаан өнгөж байна. Шар, арай илүү шар, бүр шав шар. Энэ ихтэй илүү гоё warm болохоор илүү гоё юм байна. Илүү тод тусдаг байсан бол тэгтээ. Тэгээ speed mid гэж байт юм байна. Flash гэж ингэж хасд юм байна. Гэтэ энэ надад амар ядаргаатай санагдаж байна. Ийм flash гэж байна. Энэ ихтэй ямар хүнд юм бэ? Энэ юу байгаа юм бол? Шиш. Энэ бас амар юм байна. Оба. Аврах том ширээ. Энэ ихтэй амар том ширээ вэ? Ширээгээ гаргаж ирээд бичлэг хийх шаардлагатай болоо бичлэг хийхэд зориулттайгаар эсвэл хөдөө гадаа явахдаа машиныхаа багажинд хийгээ авч явхад тохиромжтой санд ширээ юм болов гэж би тооцоолоо. Энэ хүү ширээг захиалсан байдаг юм аа. Хүүш actually энэ ямар том юм бэ хөө. Ийм амар том ширээ ирнэ гэж бодсонгүй. Ямар нэрэ? Амар гэж нөө. Амар ингэж сэлээсэн. Тэгээд хэдүүлээ ингээд зүгээр бүх гараас нь бариулаас нь барьчих гэсэн. Оо, энэгээр ихтэй бүр ингээд дасгал хийхэд шиг гоё юм байна. Монголд бол тэгээд зөндөл бүүдэн зардаг газар байна. Тэгээд би бас надад сонирхолтой санагдсан юм л та. Тэмүүгээс тэгээд бүүдэн захиалах юм бол ямар шүү инээдтэй юм ирж одоо балдаг юм бол гэж утсан. Тэгээд захиалаад үзцээд харъя. Яг бүүдэн биш тий. Кресэл шүү. Амар хөнгөн нэгт хоёрт амар тийм жижигхэн байгаад байгаа байхгүй юу? Вакуумжуулсан юм бол байхгүй байгаад байгаа юм. Энэ дотор юу хийцэн? Хатуу мөртлөө зөөлөх юм. Нөгөө чинь гайхлаа шүү дээ. Яаж суух юм бол гэж бодлоо шүү. Амар хөнгөн юм биш тэгтэн чинь. Тий, энэ хөлөө тавьдаг. Тэгснэ эн чинь бас юм хөөрхөн дэр мэртэй. Миний яг төсөөлж исэн шиг тийм зөөлхөн бол биш энэ заяа. Биэнд тухтай суухад бол боломжийн. Ингэж суугаад сайхан ингээд нэг жоохон дууг хийхэд ч гэсэн зөв яг гоё тохирох юм шиг. Сэтгэл зүйч төр очиод ингээд аргашааг нь налаад асуудал ярих гээд хөвтөж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Татгшоогоо ингэж гоё ингэж уусч ерөөс орж ирэхгүй л байна. Тэ хөөрх юм байна нэр гэсэн. Ийм шийтгэв шүү дахиад нэг. Энэ болохоор яг энэ байгаа байдлаар ирсэн. Илүү дутуу өөр нэг тийм хамгаалт замгаалт юусэн байхгүйсэн. Тэмүүгээс төл захиалвал яг эвдэрсэн ирэх нөө эсвэл нэг хогийн юм ирэх нөө гэж би бас айгу эргэлзсэн л дээ үнийг хэлгээд. Амар гоё харагч байна. За сайн байцгаана уу та бүхэн одоо дөнгөж миний гэрт орж ирж гин тэгээд би та бүхэнд одоо бүх гэрийнхаа бүх юмыг танилцуулахаар ингээд зогсож байна. За нааш. За тэгэхээр энэ бол манай том өрөө контент креатор хүнд болохоор ерөнхийдөө орон зай айгүй их хэрэгтэй байдаг. Тэгээд би цаатлынхаа жижиг өрөөг офисоо болгох гэж байсан. Тэгээд ерөнхийдөө жижиг гэндүү байгаад байсан. Би стримийн ертөнцлөө орж үзэх гэж байгаа. Хүмүүсийг урьж авчирж ингэж гоё юм яриа хөрөө хийж суугч байгаа болохоор том өрөөгийн тохиромжтой байсан болохоор том өрөөг сонгосон. За ингээд харж байна. Манай том өрөөний тогтчлолт амар nice байна. Амар гоё бол гэж хэлэхгүй. Хангалттай байна яг одоогийн байдлаар бол. Тэгээд энэ дээр болохоор манай өвөө байна. Тэр доор нь манай өвөөгийн надад үлдээж исэн бичиг байна. Өвөө төрхөөс өмнө миний нэрийг аль хэдийн надад өгсөн байсан байхгүй юу? Өвөө надад болохоор ингээд Түмэн Бадрал гэдэг энэ нэрийг бичээд за яг тэр хүүхдийг төрөхөт нь энэ нэрийг өгөөрэй гэж загчижсэн байлээ. Тэгээд Түмэн Бадрал гэдэг нэрийг өгчээсэн. Тэгээд тэр нь айгүй утгатай яг бодоод үзэх юм байна. Түмэн Бадрал гэдгийнх нь яг нэрний утгана гэдэг юм бол одоо Түмэн гэдэг чинь 1000 гэсэн үг шүү дээ. Түмэн олон хүмүүс те 1000 хүмүүс бадрах болтгоо гэдгийг бэлэгдсэн утгатай гэсэн үг. Одоо манай Чингис өвөөгийн надад өгчээсэн нэр байхгүй юу? Түмэн Бадрал гэдэг хүүхэд Түмэн олонд бадарж олон хүмүүст хүрэх болтгоо гэдгийг бэлэгдэж надад өгчээсэн. Яг би яг тэрнийхэн дагуу өвөөгийнхөө надад захиасыг бас айгүй биелүүлдэг л дээ. Түмэн олон ингэж хүрдэг хүмүүст инспирэшн өгөх гэж айгүй хичээдэг. Тэгээд манай өвөө маань айгүй хондоо хүн байсан. За тэр ч яг уу. Энэ бол манай гитар байна. Гитаргүйгээр миний амьдрал төсөөлөгдөшгүй бас яаж гитар тоглохгүй гэж чадахгүй те. Энэ болохоор Chopper, энэ болохоор Luffy, биш эсэргээр юм байна. Zoro, энэ болохоор Nami. Юу YouTube-ийн Silver Play button мэдэгдэхүйс газар үлгэмөр ийшээ ч юм уу. Гэхдээ одоохон өдөр зүр тэр дээр авмаар байгаа машиныхаа урдаа тавьчихсан. Удахгүй машинтай болно гэдэгтээ би итгэлтэй байгаа. Том өрөө бол нэгмэртгөө явцгаая. Галтгоон руу явцгаая. За манай галтгоогоо болохоор бас ер нь бол хөөхөн дажгүй хөөхөн төвчлөлттэй. Тэгээд гэрэлтүүлэг энэ төр бол very nice. Энэ миний гэрэл асан бүх юм нь ажиллаж байгаа. Kitchen content-ууд хийхэд ерөнхийдөө тохиромжтой гэдэг гэсэн. Галтгоогоо бол тэгэл байдал галтгоогоо. Тэгэхээр манай жижигхэн өрөөл явцгаая. Яв. Хоёр дахь офис гэж хэлж болно. Ажлын офис, ажлын орчин бас ингэж бүрдүүлэх гэж хичээсэн байгаа. Ерөнхий ивент тэтгэгч мэдээч Тэмүүгээс авсан бүх юмнууд энэ дотор оруулаад гусцсан байгаа. Түмээгээс авсан юмнууд гэх юм бол шил байна. Биш шил нэ. Толь байна. Толинд ингээд өөрийгөө ингээд толдон гой хувцас өмсчөөд ингээд харна тийм ээ. Тэгээд Тэмүүгээс авсан кресло байна. Ингээд суухад бол ингээд тохиромжтой байна. Хажууд талд нөгөө нэг бас Тэмүүгээс авсан гэрэл маань байна. Ингээд сайхан унтж бол яар гоё юм бэ. Яг үнэ минь нэр амар хүчсэн юм байна. За энэ болохоор манай хүүхэд, манай муур Хаку гэдэг. Манай муужгагийн ерөнхийдөө кресло баг болсон да. Манай муур ингээд хөөрхөн унтчихэдэг. Энд чинь ингээд мэдээж миний хоёр дахь гейминг лаптоп байна. Энэ корнер дээр болохоор бид нөгөө нэг Moonlight гэдэг байгаа шүү дээ энэ чинь. Царыг хулгаалаад төлөвлөгөөнд яваад те би царыг хулгаалаад жижигхэн болгоод ийм шон дээр зоогоод тэгээд ийм уцс нэмээд тэг ингээд асаацсан. Тэгээд энэ болохоор жинхэнэ сар манай минь нэг одоо тэнцээ өөрийгөө долоож байна.
За тэгэхээр энэ өрөө бол бараг яг тэр жигтэй Тэмүүгээр ингээд дүүргэгдсэн байгаад байгаа юм заяа. Тэгээд хувцсны шкаф бол миний хувьд бол маш чухал. Өрөөндөө ингээд жижигхэн зайтай тэгснэ хувц мувцаа ингээд өрөөндөө ингээд үлгчэнгүүт жоохон тохиромжгүй санагдсан гэдэг байхгүй. Тэгээд мэдээж контент креаторын хувьд жижиг өрөө байсан ч гэлээ маш гоё зайтай байх хэрэгтэй. Агаар чигшүүлэгч маань зүг зүгээр ажиллаж байна. RGB lightsтай агаар чигшүүлэгч шүүн ингээд асаагаад унтчихгонгууд ерөнхийдөө ингээд гэрлэн жоохон ингээд асаад би айхгүй гэдгсэн. Агаар чигшүүлэгч маань ямар ч асуудалгүй ажиллаж байна. Тэмүүгийн агаар чигшүүлэгч RGB lightsтай ажиллаж байна. Тэгээд агаар чигшүүлнээр амар чухал шүү. Монголын ийм хуурай нөхцөлд бол. За өнөөдрийн Тэмүүгээс захиалсан бүх юмнууд ерөнхийдөө амар дажгүй байлаа. Зарим зүйлүүд нь миний хүлээлтийг жоохон давсангүй. Одоо би тэр креслиг бол арай тийм жоохон хүнддүү, илүү тийм зөвүүн материал нэртэй байх юм болов уу гэдгсэн чинь яг хөдөл юм ирлээ. Тэр ширээн мөрөний хувьд бол үнэхээр nice. Миний жижиг үрэг амар гоё тийм дүүргэж тэг гэрлэнүүд нь бас амар гоё атмосфер нэмлээ. Тэгээд та хэд бас өөрсдөө туршиж үзмээр байх юм бол миний купоныг ашиглаад 100 еврод багцсан бүх баруунуудаа захиалангуудаа бас юм Тэмүү хаал интернет юм уу тийм ингээд юмнууд бас туршиж үзэж болох нэ. Мэдээж QR код болон миний купон кодыг энчээ байгаад байна. Тэгээд ашиглахад бол ингээд асуудалгүй. Тэгээд кодоо болохоор яг чекаут хэсэг дээрээ биш, хайлтын хэсэг дээр нь хийх хэрэгтэй юм байлаа шүү. Тийм бол хямдралчин зөв идэвчин гэсэн үг. Тэгээд мэдээж үнгүү хүргэлт, тэгээд 90 хоног хүртэл үнгүү буцаалт. Энэ яг хамгийн том давуу тал нь болоод байгаа юм гинэ. За тэгэхээр хямдхан хэрнээ олон сонголттой зүйл хайж явах юм бол та нар хааш орох юм мэдэн төмөөлөө ор биш төмөлөө. Тэмүүлээ орно. За тэгээд одоо ингээд шинэ Орсын байрны төлөө маш гоё олон контентууд болон стримнүүд хийн гэдэгтээ би итгэлтэй байна. Тэгээд дараа жамчлал ууслаа төр зүр баяртай та бүхэнтэй Тэмүү байла. Биш Түмээ байла. Биш Түмээ Тэмүү хоёр байла. Тэмүүтэй Түмээ байла. Түмээтэй Тэмүү